За сайн байцгаана уу? Сайн байна уу? Намайг Сумья гэдэг. Би Brigham Young-ийн их сургуульд бизнес санхүүгийн чиглэлээр сурдаг 4-р курсын оюутан. Сайн байна уу? Намайг Инх Чимээ гэдэг. Тэгээ би Brigham Young их сургуулийн 3-р курсын оюутан бизнес болон санхүү мөн хүний нөөцөөр суралцж байгаа. За. Тэгээ бид хоёр сая манай сургуульд 9 сар үргэлж болдог Great Idea агуу санааны тэмцээнд орсон. Тэгээд манай сургууль 70 орны өөрөөр оюутнууд өөрсдийнхөө бизнес санаагаар өрсөлддөг. Тэгээд манай бизнес санаа бол Монголын соёлын төвийг Монголд нээх. Тэр санаагаараа бид хоёр шилдэг 10 багийн нэг басан байгаа. Ажил зуршлын юу вэ шүү дээ? Ажил зуршлын санаа. Тийм яг зөв. За. Энэ талаар товчхон танилцуулдаг. Тэгээд энэ оролцсон туршлагаасаа хуваалцаад. За та бүгдээрээ мэднэ тэгээ Монгол ямар гоё зөксөнтэй ямар том газар нутагтай байлээ. Гэтэ энд бас нэг ийм сул тал байдаг нь жуулчид Монгол руу аялах үед тэд нэг газараас нөгөө газар руу маш олон цагийг ингээд зарцуулж аялдаг. Тэгээ тэд нэг газар очсныхаа дараа цөөхөн хэдхэн зүйлүүдийг одоо туршиж үзэх боломжтой байдаг. Харин тэрний оронд манай энэ Монгол соёлын төв маань болохоор тэр олон соёлоодыг нийлүүлээд нэг газар авчрах. Бас жилдээ ганцхан удаа жуулчид үзэж сонирх боломжтой одоо наадам тий энэ гоё зүйлсүүдийг жилийн 4 өдрийн турш үзэх боломжтой тийм соёлын төвийг бүтээх зорилготой. За. За ямарчсан баярлалаа. Тэгээд маш амжилттай оролцсон байна. Тэгээд хідэн одоо ингээд бизнес санааны одоо юу лээ? Санаанд ирснээс ингээд шилдэг арга шалгаж байгаа. Хоёр үе шаттай явагддаг. Эхний үе шатн дээрээ манайд ерөөхдөө 3500 оюутан байдаг. Тэрнээс хэдэн хүн нь бол санаагаа явуулсныг битггүй. Гэхдээ бараг 100-200 хүмүүс санаагаа явуулдаг байгаа. Тэгээд тэндээсээ шилдэг 40 багийг шалгаруулдаг. Тэгээд шилдэг 40 баг нь 2 дугаар үе шатанда өөрсдийнхөө багийг 20-30 шүүгчд дээрээс нь олон нийтэд танилцуулаад тэр 40-оос 10 баг нь шалгардаг байгаа. За ийм үе шаттай байсан. За тайлбар шүүгч нарт танилцуулсан гэж штэ. Хэдэн минутын хугацаатай хичнээн шүүгч нарт танилцуулаад ер нь тэгээд шүүгч нар нь ямар төрлийн хүмүүс юм бэ? За 2 дугаар үе шатн дээр болохоор 40 баг өрсөлдөх үед нэг шүүгчтэй би нэр 2-3 минут бизнес санаа танилцуулах цаг өгсөн байгаа. Харин энэ эцсийн үе шатнд шилдэг 10 багт болохоор 3 минутын турш санаагаа танилцуулаад 2 минут асуулт хариултанд хариулсан. За. Шүүгч нар нь ямар хүмүүс ах вэ? Янз янзын одоо бизнес эрхэлдэг хүмүүс байгаа. За жишээлх юм бол нэг шүүгч маань болохоор $1 billion тэрбум долларын бизнесийн компани operation COO байсан байгаа. Chief Operating Officer байсан хүн. Тэгээд тэр хүн Филиппинд ялангуяа ажилладаг. Тэгээ Филиппинээс sourcing буюу Филиппинд байгаа хүмүүсийг гадаадд байгаа компаниудад ажиллах боломжийг олгодог тийм компанид ажилладаг байсан. Гэх мэтчлэн маш олон Америкаас ирсэн маш олон өөр төрлийн бизнесүүдтэй гэхдээ санхүүгийн хувьд бусдаас хамааралгүй болсон. Тэгээ ажил зуршлын бас хүмүүс байсан. Бас нэг шүүгч нь болохоор манай сургуулийн хажууханд байдаг Полинезийн соёлын төвийн хажууд байдаг рестораны захирал бас хүн байсан. Гэтэ тэр нь эзэмшдэг 7 бизнесийнхаа нэг нь. За янз бүрийн бизнес эзэмшдэг хөрөнгө оруулагч бизнесүүд ирээд ингээд та нарыг шүүсэн байж та гоё фидбек өгсөн баг тий. Бид нэр саягаар бол яг аман фидбек хүлээж авсан. Гэхдээ шүүгч нар маань бүгдээрээ бүх фидбекаа бичээд тэгээд тэмцээний дараа бид нар руу имэйлээр явуулдаг. Тэрийг нь тэсээ яадаг гэж. Тэр ингээд энэ нэг бүргэд барьсан зогсоод байна. Энэ бүргэдийн талаар жоохон тайлбарлаж өгөөч. Энийг яасан? Хоёр гишүүнтэй харж байгаа ч гэсэн яг үндэ бол 3 гишүүнтэй. Тэгээд миний хамгийн том дэмжигч манай нөхөр маань энэ бүрэгдийг 2 өдрийн турш нойр хоол авсан байж хийсэн байгаа. Тэгээ энэ болохоор зүгээр сэнсний картонын хайрцгаар хийсэн. За. Тэгээд ямар ч үлдэгдэл гаргаагүй бүх юмаа яг схемийг гаргаад хийсэн. Юмхнаар юм хийн гэдгийг тод шээ. Бизнес санаагаа танилцуулалтаа энийг та нар ингээ ашигласан байна шүү дээ. Монголыг сурчлах байдлаар яах вэ? Презентац дээр энийг ашигласан. Манай шүүгчнэр донд нэг хүн л яг Монголын талаар амар сайн ойлголттой байсан. Бусад нь болохоор Монголын талаар сайн ойлголттой байгаагүй. Тэгээд энийг бүргэд болохоор одоо Монголд ирээд хүмүүс хийж үзэж болох, харж болох нэг үйл ажиллагааны жишээ юм аа гэж үзүүлсэн. За мундаг сайхан зүйл санаачлаг гоё зүйл хийжээ. Ямар ч сайн амжилттай оролцсон байна. За хичээл суралцсан маш их амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа.